3 дугаар бүлгийн 15 дахь хэсэг. Герман тагнуулын хэрэг гэгчийн тухай. Баруунтан хэмээн ад үзэгдсэн Монголын үндэсний арчилсан үзэл баримтлал бүхий удирдагчдаас өрн дахин руу хандсан бодлогоор боловсролын салбар дах харилцаа өрөвчсөөр зохистой үр дүнд хүрсний илэрлэл нь Герман, Франц улсуудад оюутан сурагч илгээн тэдгээр оронд дах Монгол сурагчдын захиргаа Берлин дэх Монголын худалдааны төлөөлөгчийн газар зэрэг байгууллага ажиллах болсон явдал юм. Гэтэл энэ нь зөвлөлт холбоотус Коминтерны зүгээс Монгол улсад ноёрлоо дангаар тогтоох, цаашилбалт тус улсыг гадаад ертөнцөөс бүр мөсөн салгах тусгаарлах гэсэн улс төрийн том зорилго бодолтой илт зөрчилдөж байв. Монгол Ардын хувьсгалт намын 7 дугаар их хурал дээр өнөөх Шмарал Германд оюутан илгээн суралцуулсан явдал нь зөвлөлт холбоотуулаас Коминтернээс холдон салах гэсэн санаархлын илрэл хэмээн хилэгнэн буруу шаасан байдаг. Коминтернийг төлөөлөн Монгол улсад сууж байсан төлөөлөгч Амагаев 1927 оны 9-р сард Коминтерны интернационал гүйцэтгэх хорооны хуралдаан дээр хийсэн илтгэлдээ бид Монголын хил гадаа суралцаж байгаа бидний толгой дараалан мэдэх 40 залуугийн чанар чансааг үнэлэх үзлийн үүднээс ийхүү хандаж байна. Эдгээр залуус Монгол орондоо хоёрдмол сэтгэхүйтэй болоод үндэсэндээ харийн харш соёлтой хүмүүс болж ирнэ гэжээ. Тийм учраас эргүүлэн татах учиртай гин. Зөвлөлтийн засгийн газрын албадаас Монголын засгийн газарт дарамт үзүүлж оюутнуудыг эргүүлэн татуулах, цаашид илгээгээс татгалзуулах шахалт үзүүлэх болсноор Герман Францын 10-аад хотод янз бүрийн мэргэжлэр сурж байсан 40 гаруй оюутан сурагчид сургуулаа төгсч чадаагүй дуудагдан ирсэн төдийгүй 1932 оны 5 дугаар сараас нацагд орж Наван Юндан, Намдаг, Гомд нараас эхлүүлэн 10 гаруй нь дотоодыг хамгаалах газарт баривчлагдан байцаагцсан бөгөөд хожим энэ нь дотоод явдлын яамнаас зохиосон Герман тагнуулын хэрэг гэгчийн их суурь болсон байдаг. Хор уршигн зөвхөн хоригдсан байцаагцсан он жилээр дуусаагүй. Хөрөнгөтөн оронд байсан гэх хар данстайгаар тэд чамгүй зовлон туулсан бөгөөд нэгэн тод жишээ нь их зохиолч Дашдоржийн нацагд оржийн амьдралын сүүлийн жилүүдийн түүх мөн түүний үхэл бүлгээ. Өөр нэгэн илэрхий баримт бол 1938 оны 3 дугаар сараас тэдгээр залуусыг дахин баривчилсан явдал юм. Наван Юндан, Намдаг, Бат Очир, Бавуу, Цэвэг, нацагд орж нарын хүмүүсийг баривчилж эхэлсэн. Эхлээд тэдэнд Японы тагнуулын байгууллагын гишүүн гэх ял тулган байцаасан атлаа. Удалгүй Германы болгон гүжирдэж Герман тагнуулын хэрэг их болсон. 1941 оноос улам чангалан тамалсаар зарим нь шоронд амиа алджээ. Тэднийг олон сар жилээр хорсны эцэст 1943 оны 12 дугаар сард 5 хүнийг ял холбогдолгүй болгон суллаж 7 хүнд 3-аас 25 жилийн ял оногдуулан шийтгэжээ. Энэ бүхний улмаас монголчууд ч өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин авиас бэлэгт хүмүүсийнхээ бүтээл төрөвлийн шимийг хүртэж чадсангүй. Соёлт ертөнцид хөл тавьж нүд нээсэн тэр хүмүүс ч эрх чөлөөтэй амьдарч чадсангүй. Зарим нь зуурдаар өргөдөж, зарим нь насан туршдаа хараа хяналтанд явсан байдаг. Энд захын нэг жишээ дурдахад ойлгомжтой бизээ. Нацагд орж пагам дулам нарын намтрын хуудсуудыг тодруулахаар нилээд сонирхож хөөцөлдсөн хүмүүсийн яриа нийтлэл дотор зохиолч Намдаг гуайн нэг хэлсэн үг байдаг. Юу гэвэл би яах вэ? Мэдэх ёстой. Мэдэх нь мэдэж байна. Гэхдээ бид чинь шоронгоос суллагдахдаа юу ч ярьж болохгүй гэсэн баталгаа тангарахтай гарсан юм шүү дээ гэсэн байдаг. Үнэхээр тийм баталгаа гихч зүйл архивт буйг хойно орууллаа. Аимшигтай нь 1920-оос 1930-ад оны өрөндийн соёлоос хаалттай байх тэр хориг социализмын сүүлчийн он жилүүдийг дуустал хിവэр байсан юм.